50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бургас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Та бүхэн дөрөв мэндийг хүргэе. Синийг телевизийн эфирээр 1 дахь 3 дахь 5 дахь өдөр болгоны орой 17 цаг 30 минутаас үрж байгаа үндэсний лотерей нэвтрүүлэг өнгөрсөн 1 дахь өдрөөс яг цагтаа эхлээд өнөөдөр одоо 2 дахь дугаар нь явах гэж байна. Түр хугацаанд завсралсан байгаа. Тэгээд эргээд та бүгдийг тоглолтондоо тавтай морилохыг урьж байна. Ингээд хамгийн эхлээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг бүгд хамтдаа тодруулъя. За. Нийт 40 бөмбөлөг байгаа. За ямар 40 бөмбөлөг байгаа юм гэхээр тгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 шиг байгаа. За ингээд нийтдээ 40 бөмбөлөг. Энэ 40 бөмбөлөгнөөс 4 бөмбөлгийг энд гаргаж ирнэ. За хамгийн ихнийх нь бол 7 байна. За энд гарч ирэх 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу энэхүү манай борлуулагч нарын зарж байгаа энэхүү хуудас дээр бүглөө зөв таарах юм бол та өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авна. За дараагийнх нь 9 байна. За таны тавих бооцоо хамгийн бага нь 500 төгрөгөөс дээшээ. 500 тэгэл 500-аас дээш явах нь шүү. За тэгээ бодоод үзье л да. 500 төгрөг тавилаа, таны дөрвөн тоо яг дарааллын дагуу зөв таарлаа. Та таалаа. Таны мөнгө хэд болох вэ? 500-500-аар үржүүлгэрч хийдүүлээ. 250,000 төгрөг болох нь шүү. За дараагийнх нь бол тэг гэсэн тоо байна. Тэг. За хэрвээ 1000 төгрөг тавих юм бол таны бооцоо яах нь вэ? 500,000 төгрөг болох нь байна. 2000-ыг тавил яах нь вэ? Гэх мэтчлэнгээр 500-аар л бооцоогоо үржүүлээд байх юм байна. За хамгийн сүүлийнх нь гараад ирлээ. 4 7 9 тэг 4. 7 9 тэг 4. За бөмбөлөгнүүд бүгдөө энэ жоохон чимэг болоодох. За. Зураглаачийн дуранд бол ингээ нааша цаашаа олцсон болохоор сайн харагдахгүй ч магадгүй. Тийм болохоор дахиад нэг хэлээд үгүй. 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын яг энэхүү 4 бөмбөлөгний тоог нь дарааллыг нь зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өнөөдөр өсгөн авах нь. За 7 9 тэг 4. 7 9 тэг 4. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг бүгд хамтдаа тодрууллаа. За харин одоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур 2. За 2 дугаар зэргийн хонжуур бол яг адилхан 4 бөмбөлөг гаргаж ирнэ. Тэгэхээр 4 бөмбөлөгний тоонуудыг дарааллыг нь яг зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах юм байна. За хэрвээ таны бүгэлсэн тоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр таараагүй гэж магадгүй. Тэгэхээр та өөрийнхөө бүгэлсэн тоог дахиад 2 удаа шалгаж үзэж болох юм. Нэг нь бол 2 дугаар зэргийн хонжуур, нөгөөх нь 1 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирэх тоонуудаас. За 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын эхний 2 тоо 4 7. За дараагийнх нь тоо 5 байна. 5 4 7 5. 4 7 5. За хамгийн сүүлийнх нь 1. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тоо гарч ирсэн. 4 бөмбөлөг гарч ирсэн. Бөмбөлөг дээр их тоонууд бол анхааралтай сонсож байгаарай. 4 7 5 1. 4 7 5 1. Яг энэ хүү 4 тоог та зөв таасан бол танд баяр хүргэе. Таны бооцоо 1000 дахин өсгөх нь байна. За санаа зовлтгүй. Одоо хэрвээ таарсан улсууд нь би баяр хүргээд байгаа. За таараагийн улсууд нь бас боломж байгаа гэдгийг хэлээд байгаа. Хэрвээ таны бүгэлсэн хувилбар 3 дугаар зэргийн хонжуур мөн 2 дугаар зэргийн хонжуур дээр гараагүй бол та бас санаа зовлтгүй. Юу вэ гэхээр бидэнд 1 дугаар зэргийн хонжуур тодруулах одоо үлдээд байна. Энд бол таны бүгэлсэн тэр тоо хүчинтэй гэдгийг хэлэхэд тончиг сайхан байна да. За 4-ийн 1 дугаар зэргийн хонжуураас гарч ирэх 4 одоо бөмбөлөгний тооны дарааллыг яг зөв таах юм бол та бооцоогоо
2000 дахин өсгөж авах юм. 2000 дахин. Бооцоо тавилаа 2000 дахин өсгөж авлаа. Гэхдээ энэ бол ерөнхийдөө яг аз л мэдж байгаа юм л та. Тухайн өдрийн аз. Тэгээд яг тэр акшнд таны бүгэлсэн тэр юм ингээд хоорондоо таарах нь шүү. 5 тэг. За 4 тэгийн 1-р зэргийн хонжиурын 2 тоо 5 тэг. За дараагийнх нь энд өнхөрч байна. 4 юм уу да? Тийм ээ 4 байна. 5 тэг 4. 5 тэг 4. За хамгийн сүүлийнх нь 5 тэг 4 4. 5 тэг 4 4. 5 тэг 4 4. За ингээд энэ тооны дарааллыг нь яг зөв таасан тэр хүн өөрийнхөө боцог 2000 дахин үсгэн авах нь шүү дээ. За ингээд 4D тоглосон бүх хүмүүст бүгдэнд нь их баярлалаа. Хэрвээ та 4D тоглож байгаа зөвхөн 4D тоглож байгаа бол энэ хүрээ таны тоглолт өндөрлж чинь дараагийн 5 дахь өдөр бол тоглолттой нь үргэлжлэх нь. За хэрвээ 4D-гээр тоглоод мөн дээрээс нь 6D-гээр тоглож байгаа бол та анхааралтай нэвтрүүлгээ үргэлжлүүлээд үзээрэй. Машинаа ажилуулж эхлэе. За 6D бол хамгийн өндөр шагналт нь 50 сая төгрөг. Хамгийн бага шагналт нь 1500 төгрөг. За ингээ хамгийн ихнийх нь тэг. За энэ 6 бөмбөлөг гарч ирнэ. 60 бөмбөлөг байгаа. 6 нь гарч ирнэ. Энэхүү 6 бөмбөлөгний гарч ирэх дарааллыг нь сургуулийн зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийг эзэн болно. За 2 дахь нь 7. За хэрвээ та энд гарч ирэх 6 бөмбөлөгний эхний 5 аль эсвэл сүүлийн 5 бөмбөлөгний тоог нь зөв дарааллыг нь таасан бол та сая 500 мянган төгрөг олж байна. За миний санаж байгаагаар 2015 онд 1 2 баха манайха 2 хүн сая 500 очсон тий. 2 хүн сая 500 мянган төгрөг хоцсон байдیں۔ За дараагийнх нь 8 байна. За тэрний дараагийн бөмбөлөг гараад ирсэн байна. 1 байна. 1 тэг 7 8 1. Тэг 7 8 1. За та хэрвээ 6D тоглож байгаа бол 550 төгрөгөөр тоглоно. Хувилбар бүр дээрээ 550 төгрөг төлнө. За 5 дахь бөмбөлөг нь 9 байна. За бүгдээ хамтдаа харъя. Хамгийн сүүлийн бөмбөлөг 50 сая бөмбөлөг хэд вэ? 6. За энэ бөмбөлөгнүүд бүгдөө байр эзлээд надад бас ярих боломж олдлаа. Жохон айж явах ярих. За 50 сая төгрөгийн 6 бөмбөлөг гоё харагдаж шүү бас. Яг ингээл би бөглөөл таагаад ингэчих юм бол За тэр яах вэ? Танд 6 бөмбөлөгний тоонуудыг нь дарааллын дагуу танилцуулъя. Тэг 7 8 1 9 6. За дахиад нэг хэлчихье. Тэг 7 8 1 9 6 гэсэн ийм 6 бөмбөлөгний дарааллыг нь яв цав зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийг эзэн болж байгаа юм байна. За манай тоглоом нь 50 сая төгрөг бас хамгийн өндөр хонжуур нь биш ээ. Хамгийн өндөр нь 120 сая төгрөг хочих боломж байгаа. Энд 42 бөмбөлөг байгаа. Нэгээс 42 дугаартай ийм 42 бөмбөлөг. Энэ 42 бөмбөлөг яг саяхан шиг эргэлдээд 7 бөмбөлөг нь энд гарч ирнэ. За 7 бөмбөлөгнөөс эхний 6 бөмбөлөгийг дараалал харгалцахгүйгээр зургуулангийн зөв таасан тэр хүн 120 сая төгрөгтэй бол. За 7 дахь бөмбөлгийг бол бид нэр бонус бөмбөлөг гэж нэрлэдэг байна. За ингэ машина ажиллуулъя. 120 сая төгрөг. 120 сая төгрөгийн төлөө хэрвээ та тоглож байгаа бол 990 төгрөгөөр тоглоно шүү. За хамгийн ихнийх нь 8. Хамгийн ихнийх нь 8. 42 бөмбөлгнөөс 6-ыг таах нь шүү дээ уулнаас. 42-оос 6.
Тэгээ магадлал загтлал математик энэ төр оруулаад бодохоор одоо хэдэн 100 мянгад нэг зэг байх юм би мэдэхгүй л дээ. За 12. $25. За би бодож байгаа. Танд бас үлмөр байгаа. Ингээ математик онол бодохоор чинь зэрэг одоо хэдэн саяд нэг л таарах юм байна гэдэг ингээд сэтгэл санаа жоох юм болно шүү дээ. Тэгэж бодохгүйгээр өөрийнхөө бас аз маз хэмэрт итгэмээр юм байна. Найдмаар юм байна бас. Та яг иймэрхүү төрлийн тоглоомонд азтай, хэмэртэй, одтой байдаг бол тоглоод үзэхэд алдах юм байхгүй шүү дээ. 990 төгрөгөөр нэг хувилбараар ороод үз. За, наа олон юм ярьж байгаа хооронд 5 бөмбөлөг гарч ирсэн байна. 8, 12, 25, 31, 30. За 30-тай тоонууд ер нь дуртай байд юм да. За 6 бөмбөлөг. Тэр хэлээгүй 38. За яг энэ 6 бөмбөлгийг гараад ирсэн байгаа 6 бөмбөлгийг зургуулынгийн дараалал харгалцахгүйгээр таасан тэр хүн 120 сая төгрөг ийцээ. За хамгийн сүүлийнх нь буюу бонус бөмбөлөг 4. За ингээд нийтдээ өнөөдөр 20 ер нь тоглолт болгон дээр бид нэр 25 бөмбөлөг гаргаж ирдэг. Тэгээд 25 бөмбөлөг дээр их дугаарууд л их ондоо байдаг. За ингээд 120 сая төгрөгийн машин маань ажиллаж амжилттайгаар 7 бөмбөлөг гаргалаа. За ингээд 7 бөмбөлөгнийхөө тоогийн сайхан чанга тодор хэлээд өгье да. 8, 12, 25, 31, 30, 38 өнөөдрийн бонус бөмбөлөг 4 байлаа. Нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд их баярлалаа. Үндэсний лотереогоор заавал одоо 1 удаа, 2 удаа, 3 удаа тэгээ цаашаа хэдэн ч удаа тоглосон боломт. Гэхдээ заавал 1 удаа тоглоод үзээрэй. Тэгээ дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяртай. Тэр бол 5 дахь өдөр. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугади 642 лотерейд оролцсон. Бургас 6 төрлийн хонжүүрийн эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.